Азийн баримтат киноны нийгэмлэг үзүүлж байна. Төрүүлсэн гавьяатан төрсөн эрдэмтийн бахархал болсон хайрхан сургуулийн түүхэн шаштраас өгч үзэгч түмэндээ төлөвлөж байгаадаа уран бүтээлчд бид баяртай байна. Хайрхан нутгийн зон олны идээшин амьдарч байгаа газар нутаг ямар онцлогтой, ямар үнцэнтэй болох түүх, соёл, боловсролын ямар уламжлал бидэнд байгаа вэ гэдгийг товчхон дурдъя. Хайрханчуудын соёл, боловсролын түүх Монголын анхны төр тулс хөнний өрнөөс улбаатай. Архангай аймгийн хайрхан сумын нутагт эртний нүүдэлчдийн үлдээсэн өв түүхэн дурсгал газрууд олон бий. Тухайлбал Хангай нурууны хойд хэсэгт хайрханчуудын дахлагт Цонхлын хайрхан уулаас зүүн үргэж 20 км-ийн зайд хөнний голын урд хөвөн дурших гол модны дурсгал. Энэхүү дурсгал газраас археологийн ховор олдурууд олон олдсон. 17 адууны толгоогоор хөлөлсөн тэрэгний хүрл идэнг, хөлөг тоглоом, том шаврваар, хүрл болон лагцсан сав суулга, тал нутгийн мартангуудыг санагдуулам духандаа ивэртэй, нисдэг морины дүрстэй чимэгл бүхий, мөнгөн хазаар, хэвс, цагаан хүрлэр хийсэн тол зэрэг олдурууд олдоод байна. Энэ бүх дурсгал өв соёлыг бүтээн төөрөж үлдээсэн тэдгэр хүмүүс төрөл бүрийн шинжлэх ухааны үндсийг сайн мэддэг. Өнөөгийн хэлээр бол өөрөөрийн мэрэгжилдээ өндөр ур чадвар, боловсролыг эзэмссэн оюунлаг хүмүүс байсныг гэрчилж байгаа юм а. Хайрхан суманд 2 хувилгаан, 22 гавж, гэлэн гэцэл хүртсэн 453 лам хувргууд суудаг шашны томоохон төв байжээ. Монголд бурхны шашин хүчтэй дэлгэрч орон даяар шарын шашныг түгээн дэлгэрүүлэх 753 сүмхийд байгуулагдсны хоёр нь хайрхан сумын нутагт баригдсан ханан хүрээ, жарантай хүрээ юм. Эдгээр хүмүүс маань одоогийн боловсролын төвшингээр 2 академич, 22 эрдэмтэн доктор мэрэгд байсан бөгөөд хайрхан суманд үйл ажиллагаа явуулж байсан 2 сүмхийд маань энэ хэмжээний өндөр боловсролыг олгодог соёл боловсролын томоохон төв байжээ. Ингээд бодохоор хайрхны сургууль маань 200 гаруй жил үйл ажиллагаа явуулсан ханан хүрээ, жарантай хүрээний үргэлжлэлч гэмээр. Тэртээ 1926 онд Цонхлын уулын хошуунд 8 сурагчтай төр сургуулийг хошуу ноёны эвэлдор орон нутгийн зарлаар байгуулж, намсраа байсан удирдлагын дор Ширвазар багштай, Даваа, Дэмбэрлжав, Сөрөнхөө, Дулам зэрэг сурагчтай хичээлж эхэлсэн байна. Анхны багш Ширвазрыг их хэлмэгдүүлэлтийн жил буюу 1932 онд нэг шин унтаж байхад гэрт нь 2 хүн ирж барьж аваад эргэж ирээгүй гэдэг. Бидний сайн мэдэх Намар нахаас мод киноны Самдан багшийн дүрийг түүний амьдралаас сэдвэлсэн үг гэмээр санагдана. Ширвазар багш хүнийхээ хувьд хэн байлаач гэсэн намтрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, мөн өөрийн үзэл баримтал, үйл ажиллагаанд тууштай байсаар амнасаа алдсан байх магадлал хамгийн өндөр. Анх байгуулагдаад удаагүй байхад тухайн нийгэмдээ хавчигдж төр сургуулийн үйл ажиллагааг нь хүртэл зогсоосон. Тэртээ 90 жилийн өмнө Ширвазар гэдэг хүн Цонхлын хайрхан уулын хошууны анхны багшаар томилогдож анхны төр сургуулийнхаа 2 гэрийг барьж хаад тоононд нь хадаг үйж тулганд нь галасаахта олон 100 хүүхэд багчуудын амьдралын зам мөрийг зааж гэрэлтүүлэх эрдмийн их уурхай болно гэж итгэж байсан нь лавтай. Түүний итгэл, хүсэл мөрөөдөл талаар болсонгүй. Идүүгээ Цонхлын уулын хошууны сургууль маань дуудах нэртэй дуурсгах алдартайгаар 90 жилийн хойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Дурсамжаар амилж, дурдтгалд мөнхрөх хайрхны сургууль. Монгол орныхон 408 захист ажилд амьдарч байгаа нийт хайрханчуудаа болон хайрхан сумаас ажил амьдралынхаа гараар эхэлж байсан бүхий л хүмүүст сургуулийн түүхтэй аминдыг өргөн төвшүүлье. Өнгөрсөн түүхийн хугацаанд сум орон нутаг улс орныхон хөгжил төвшөлд их хувь нэмрийг оруулсан олон ахмадууд үе үеийн төлөөлөлөөр бид өргөж багтаж байдаг. Бидний дундаас улсын цолтой бүгчүүд, Монгол улсын гавьяа цалтнууд,
төр нийгмийн нэр зүтгэлтнүүд олон олноор төрөн гарсан байдаг. Тэгвэл энэ бүх алдартай хүмүүс олон мянган шавнырыг төрүүлэн гаргасан үе үеийн захирлууд, үе үеийн багш ажилчид албан хаагчид та бүхэнд энэ их сургууль үүсгэн байгуулсны түүхт 90 жилийн ой мэндийг дахин дэвшүүлж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Нутгийнхаа дэвжээг хөдөлмөр бүтээлээрээ тэтгэж эрдмийн гэгээгээр сүлсэн хайрхны сургууль алсын цэнхэр харгуй мөнхийн гэрэлтэй сургууль минь өнөөдөр түүхт 90 жилийнхээ ойтой учран золголоо. Ариун цагаан мөрөөдөл хүслээр сургаж ард түмний санал санаачлаг цуцшгүй тэмүүлээр жигүүрлэн өдий хөрсөн энэ сургуулийн түүх мөн л гэгээхэн 1936 онд санаа нэгтэ төмний хүч чадлаар сайн дурын зуны тэнхэм сургууль гэж хүний голын бөмбөргос орчимд жижиг модон байшин 10 шахам эсхийг гэртээ байгуулагдлаа. 1938 оноос өвлийн сургууль болох шийдвэр гарч хичээлийн жилийн хугацаа уртасч төр засгаас сургуулийн аж ахуй материалыг базаавгчүүлэхээр явуулсан арга хэмжээнд халуун ус, скалат, гал тогоо, захирлын конторыг уран будагчин цэндэ малчид хөлмөрчдийн хамтаар сөндөрлүүлэн босголоо. Үүнээс хойш улсын баг сургуулийн тусгай програмаар хичээллэж 1940 онд 4-р ангийг 25 сурагч анхлан төгссөнөөс 1967 он хүртэл 27 удаагийн төгсөлтийг 1000 гаруй сурагч төгсжээ. За би 1947-оос 50 онд хайрхан сумын баг сургуулийг төгссөн юм аа. За манай ангид л бол 5 хүүхэд онц дүнтэй төгсөж байсан юм аа. Эдний өдрөл усан дэшин жигжид зүрэн аргивчаагийн лавгчүү, таваагийн баян мөнгө, дорцонгийн ямсран, за тэгээ миний үе гэ 5 хүүхэд төгсөж байсан. За эднээс одоо манай жигжид зүрэн бол эрүүлийн хамгаалахын говьяд ажилтан доктор профессор ийм том хүн байгаа. 90 жилийн тэртээс харахад бол манай сургууль бол материал техникийн баазын хувьд бэхжсэн том сургууль болсон байна. Энд манай эрдэмтдийн багш нарын хийж бүтээсэн өвлийн захирлуудын хийж бүтээсэн ажил асар их өнд их баяртай байдаг юм. Одоогийн сургуулийн захирал багш нартаа баярын мэнд төргөд тэдэндээ эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхныг өссөн өрөөё. Он цаг үлрсээр ард түмнийхээ боловсролыг дээшлүүлэх их ажил амжилттай орнож 1967 онд ерөнхий боловсрол хөдөлмөр политехникийн 8 жилийн дунд сургууль болон оргидсон түүхтэй. Энэ сургуульд 475 сурагч 15 бүлэгтэйгээр суралцж байлаа. 1974 онд 320 хүүхдийн хичээлийн байр ашиглалтанд орлоо. Байгууллага халаах уурын зуух тоног төхөөрөмжөөр бүр хангаглалаа. 1976 онд 150 хүүхдийн хүчин чадлаг бүхий эрэгтэй эмэгтэй дотор байр ашиглалтанд орж сурагчдын сурч амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан юм. 2004 онд 400 хүүхдийн багтаамжтай хичээлийн байр спорт зал ашиглалтанд орж материалыг бааз өргөцсөн. 1992 оноос 10 жилийн дунд сургууль болж 10 дугаар ангийг 13 удаа, 2005 оноос 11 жилийн дунд сургууль болж 11 дугаар ангийг 9 удаа, 2005 онд ахлах сургууль болон өргөжлөө. 2009-оос 2011 хичээлийн жилээс 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль болон өргөжж 2015 онд анхны 12 дугаар ангийг төгсгөж хайрхан сумынхаа олон мянган хүүхдийг сурч боловсрох сургалтын таатай орчныг бүрдүүлэн дасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байна. Сургуулийн түүхийн хуудсыг сөхөөс энэ л он жилүүдэд захирлаар Барамсайдорж, Цэдэндорж, Бягмардорж, Дэрвиш, Бямбжав, Цоломон, Энвиш, Жигжицүрэн, Пүрүсүрэн, Цэцэгмаа, Сундуйсүрэн, Батчулуун, Суудманаар ажиллаж байсан бол хэдүүгээ Гончгийн Баярбат эрдмийн гэрэл сургуулиа удирдан залж байна. Нэгэн зорилгон дээр хамтдаа хичээн зүтгэсэн олон сайхан багш ажилтнуудынхаа буйнд өдгөө улс орныхоо төлөө хийж бүтээж амжилттай яваа иргэдийг энэ сургууль төрүүлсэн гэдгээрээ бид бахархдаг. 100 жилийн шахуу түүхтэй хайрхан сумын баг сургуульд би 1959 онд сургуульд орж байж миний багш нь тэр үед Ванда багш байлаа. Сургуулийн захирал Цэдэ багш байлаа. Тэгээ хайрхан сумын баг сургуульд эрдмийн одоо А үсгийг анх заалгаж
нутаг орныхаа хүн ардынхаа ирээдүйн тухай бодох тэр их суурийг тавьж гисэн алтан босготой сургуулиуд манай хайрхан сумын сургууль юм аа. Ардын эмч Лувсан давг эрүүн найрагч хэл шинжилгээ ухааны доктор профессор Отгонсрон ажиулдрын гавьяат ажилтан Бардэрж ангаахны доктор профессор Жигжитсрэн уулуурхайн гавьяат ажилтан Очир хуйг гавьяат эдийн засагч Хулдэрж цэргийн генерал Гүнчинш Бямбцогт Монгол улсын үлэмж дархан мэргэн Ямаарнз олон алдартнууд төрөн гарсан. За би 1980 онд одоо хайрхан сумын ерөнхий улс ордын сургуульд анх одоо бас тус сургуулийн босгоор алхаж орж байсан. Одоо анхны усг заасан багш маань одоо Сөмжидмаа багш маань байгаамаа. За манай анги бол бас энэ сургуулийн түүхэнд нэгэн онцлог нь гэвэл анхны одоо энэ 3 дахь бүлэг буюу В анги байснаас онцлогтой. Хайрхан сумынхаа сургуулийн түүхт 90 жилийн тохиолдуулан тус сургуульд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийт багш нар, сургууль хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчтай болоод үе үеийн төгсөгч нартай сургуулийнхаа түүхт 90 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж сүүн цагаан өрөөл өгөө. Хайрхны ахлах сургуулийн өнөөдөр 760 хүүхдийн багт хамттай хичээлийн байранд 636 суралцагч 2 ээлжээр хичээллүүлж боловсролын дүйцэн хөтөлбөрөөр баг, суур, бүрэн дунд боловсрол олгож байна. Үүнээс гадна нөхөн олох сургалтанд 37 өргөн суралцаж батлагдсан хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн сурагчид маань өөрсдийн авиас билгээ бүхий л төрлөөр хөгжүүлдэг. Дизайн технологийн сургалтын хөтөлбөрийг нийт 6-аас 12 дугаар ангийн 153 эрэгтэй сурагчдад хүргэдэг бөгөөд сурагчдаа бүтээлч эрэлхийллийн арга барилд суралцуулж дизайны шин санаа шийдэл гаргаж бүтээл урлах чадварыг сурагчдад эзэмшүүлж байна. Дизайн технологийн хичээлнүүд одоо бусад хичээлээс одоо ялгаанснууд одоо сурагчдыг одоо амьдрах арга ухаанд бүтээл сэтгэлгээг хөгжүүлэхэд авиасын одоо нэм хөгжүүлэхэд одоо оршдог юм аа. Сурагчид маань одоо бүтээл одоо Монголын уламжлалт одоо суран идэл ташуур одоо айргийн хутгуур цацал хэмжлэнгээр одоо сурагчид маань одоо бүтээлүүдийг маш одоо олноор хийдэг юм аа. За хааштрыг хийхэд гол нь одоо эхлээд 6 гаргана. Тэгээ хар цагаан 2 цаас бэлдэнэ. Хар цаасан дээрээ зураг зураад дараад нь тэрийг зориултын хутгаар зүсч авч тэгээ цагаан цаасан дээр наадаг байгаа. Монголын уламжлалт морь урдуулах наадгаа. За 3 дахь бүтээл маань онсон тоглоом. Ер нь энэ бүтээл хийгээд багшийн маань туслах дэмжлэг болон өөрийн маань хөш хөдөлмөр зарцуулж энэ бүтээл маань бүтдэх юм аа. Тэгээ хүүхдүүдийнхаа сурагчдынхаа хийсэн одоо бүтээлийг одоо харахад одоо сэтгэл үеиг байдаг юм аа. Тэгээ сурагчдаа цаашдынх нь одоо бүтээлтэй сурлагт нь одоо өндөрөөс өндөр амжилт хүсье. Хим биолог, физик, математик, монгол бичиг, мэдээлэл зүй зэрэг сургалтын гэрчлэгээтэй кабинетаас гадна бага ангийн 2 кабинет, 10,000 гаруй сурах хүчгээр хангагдсан номын сан, биеийн тамирын зал, 180 гаруй хүүхэд амьдрах 2 дотуур байр бүхий материалыг баастагаас гадна захирал менежергээд 40 орчим багш сурган хүмүүжүүлэгчтэй 30 гаруй туслах ажилчнтайгаар өнөөгийн өсвөр үеийг бүх талын мэдлэг боловсрол өв тэгш хүмүүжилтэй болгохын төлөө оюун ухаан, авиас билэг хүч чадлаа дайчлан ажиллаж байна. Багш цэцэг маань энэ л сургуульд тасралтгүй 31 жил физикийн багшаар ажиллаж давхарсан тоогоор 10,000 гаруй сурагчдад физикийн хичээлийг заасруулсан байна. Аранхай аймгийн Фотон холбооноос зохион байгуулагддаг 21 сургуулийн дунд явуулдаг олимпиадад анги хамт олноороо амжилттай оролцож тэргүүн дэд бариудыг удаадараалан 27 удаа авчээ. Зурагчтай аймгийн олимпиадуудад сүүлийн 20 жил тасралтгүй бэлтгэн оролцуулж амжилт гаргасан. Эсэлтийн ерөнхий шалгалтад 8 жил дараалан аймгийн хэмжээнд 1-ээс 4-р байр эзэлсэн. Хамгийн олон удаа 10 жил төгсгсөн. Даасан анги нь 100% төгсөж үлгэр жишээч ангиар байнга шалгардаг. Анх удаага аймгийн хэмжээний олимпиадыг сургууль дээрээ зохион явуулсан гэд олон ажлаар нь сургууль хамт олон түүнийг өндрөөр үнэлдэг. Улс аймаг бүсийн чанартай тэмцээнд олон амжилт гаргаж ирлээ. Сургуулийн түүхт 90 жилийн тохиолдуулан маш олон арга хэмжээг зохион байгуулсан нэг нь анги төвчл хуралтай юм аа. Бид хамт олноороо хичээлийн бус цагаар хөдөө айлд ямаас самнаж олсон мөнгөөрөө ангидаа хэрэгцээтэй зүйлсүүдийг авч ангиа тохижуулж маш амжилттай оролцож 1-р байрыг эзэлсэн байгаа. Хайрхны ахлах сургуульд ардын боловсролын тэргүүний ажилтан 17,
биеийн тэмрийн тэргүүний ажилтан 2, соёлын тэргүүний ажилтан 1, тэргүүлэх зэрэгтэй багш 2, заах арга зүйч зэрэгтэй багш 22 ажиллаж байгаагаас 3 багш хөдөлмөрийн хүндэт медалаар ингрэм илаагаад байна. Сумар нутгийнхаа нэрийг гаргаж хүч хөдөлмөр оюун ухаанаа дайшлан ажиллаж яваа тэр эвэл хүмүүсээр баграхгүй байхын аргагүй. Хүүхдийн хөгжлийн танхимд маань аав ээж гэр орноос хол болон дотор байранд болон айл суудаг хүүхдүүд маань хичээлдэг. Энэ танхимдыг хичээлснээр хүүхдүүд маань өөрсдөө хөгжүүлэх, сурлах хүмүүжил хичээлийн хоцрогдлыг арилгах сурлах хүмүүжил төлөвшлөлт нь бол нэлээдгүй агц гарч байгаа. Хайрхны сургуулийн нэг онцлог бол их хэл бичгээрээ улстай тэргүүлж яваг онцлог хэрэгтэй. Монгол бичгийн кабинет 2003 оноос хичээлж эхэлсэн бөгөөд хичээнгүй бичиг уяншлагын сонгон секцэг тогтмол хичээллүүлж байна. Чулуунбаатар багш Сумар нутагта Монгол бичгийн гоо сайхан төрөл зүйлүүдийг түгээн сурталчилж, итвэх сонирхолтой иргэдийг шалгаруулан алдаршуулж, улсын хэмжээний үлгэр жишээ Монгол бичгийн танхим байгуулах зорилго өвөртлөн ажиллаж байгаа юм. Жилбэр үндэсний бичиг соёлын өдрөд тохиолдуулан хайрхан сайхан бичгтэн бүтээлч сурагч, шилдэг ном, Монгол бичгийн баг олимпиад, хурдан уншлагын уралдааныг сургуульд тогтмол явуулж хэвссэн. Монгол бичгийн хичээл 6 дугаар ангиас орж Монгол хэлний багш Ган Туя, Тэрвиш Өнөр Заяанар сурагчдад чадварлаг ажиллаж, өсөг таниулах, дөрмийн мэдлэгийг олгож, Чулуунбаатар багш хичээнгүй бичиг уяншлагын сонгон дугуйланд хамруулснаар сурагчид бүх төрөлд жигд хөгжиж, хичээнгүй сайхан бичгтэн уяншлагын уралдаан, дөрмийн мэдлэг шалгах олимпиадад ижил амжилт гаргасаар байна. Монголын сайхан бичгтэн их Монгол 800 Монгол бичгийн улсын уралдаан, үндэсний бичиг минь уяншлагын улсын уралдаан, Монгол бичгийн улсын олимпиад, оюутны улсын олимпиад, тэргийн албан хаагчдын улсын уралдаан зэрэг улсын чанартай уралдаан тэмцээнүүдээс 62, аймгийн уралдаан тэмцээнээс 45, бүсийн олимпиадаас 6, нийт 113 байшинлыг хүртсэн байна. За Харанхай аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн 11-р ангийн сурагч Жавцан Баган гэдэг хүүхэд тэргүүн байрлуулсан. За Жавцан Баган өөрөнгөсөн онцгой содон хэв маягаар үндэснийхээ бичгийг бичиж аймаг улсын чанартай уралдаанд тэргүүлж байгаа нь энэ салбарынханд хайрхан бичвэр байна хэмээн танигдаад байна. Энэ хугацаанд Монголын сайхан бичгтэн Монгол бичгийн улсын уралдаанд шалгарсан 5 сурагч маань Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургуулиуд урилгаар суралцах 4 жил төлбөргүй суралцах ихээр шагнадан суралцсан төгсөөд байна. За энэ их амжилтыг гаргаж байгаа нь манай Хайрхан сумын сургуулийн хамт олон бага ангийн багш нар Монгол хэлний секцийн хамт олон болон нийт сум сургуулийн минь хамт олонны нийтийн хүчин чармаалтаар бий болсон амжилт гэж онцгойлон хэлхийн зүйтэй гэж бодож байна. Сургуулийн сурагчид маань өөрсдийн авиасүлгээ бүхий л төрлөөр хөгжүүлдэг. Одоо Хайрхан сургуулийн сурагчид хөдөлмөр технологийн хичээлд орж байна. Сурагчид гарын доорх эд материалаар гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлсгээд технологийн хичээлээр олон зүйлс уралдаг. Манай ангийнхан технологи хичээл үзэж энэ хичээлээс олон зүйлийг сурч ойж чаддаг болсон. Өмнө би өмд цамцныхаа товчийг ойж чаддаггүй байсан бол энэ жил технологи хичээлийг үзэж ойж чаддаг болсон. Энэ хичээл нь амьдралд ойрхон учир технологийн хичээлдээ би маш их дуртай. Одоо биднийг оёлын машин дээр дадлагшуулж байгаа. Монгол бүхэн түүхэнд нэгэн үе улсын цолтой бүхэн тоогоороо Харанхай аймгийн Хайрхан сум тэргүүлдэг байсан цаг саяхан. Хайрхан сумын харьяат аймгийн арслан спортын мастер Баяр сайхан 2005 оноос төрлөх сургуульд биеийн тэмрийн багшаар Харвард ажиллаж залуу өсвөр үеийг шинжиж удамтай авиастай хүүхдүүдийг бүхэн эрдэмд татан оруулж бүхэн секцэг хичээлүүлж заан сургаж байна. Энэ үеэс Хайрхан сумын өсвөр үеийн баг тамирчид аймгийн авраг шалруулах үндэсний бүх самб, жудо, жилөөтөхөр оролцож самб, жудо хөр жил дараалан багийн дүнгээр тэргүүн дэд бариг эзлэн Хайрхан суманд бүхэн удам тасраагүй гэдгийг мэдрүүлж өсвөр үеийн улсын авраг шалруулах тэмцээн бусад нэр хүндтэй тэмцээнүүдээс удаадралан амжилт гаргасаар байна. Хүчит бүхэн үлгий Хайрхан сумын зон олон маань нэг удахгүй улсын цолтой бүх төв дэлхий олимпийн аварга өлгийдэн авна хэмээн залуу үедээ итгэл хүлээлгэн
найдвар тавьж байгаа шүү гэдгийг дамжуулан хэлэхэд таатай байна. За 1976 онд хайрханд ирсэн. 20 гаруй жил ажилласан. 1-р ангийг 7 удаа 1-р анги авч төгссөн байна. Тэгээ энэ сургуулийн 90 жилийн баярын мэндийг өгөх төгсөгчд болон тэгээ суралцж байсан хүүхдүүдтэй бүх ард түмэнд хүргэж байна. За сургуулийн 90 жилийн болж байгааг тохиолдуулан цог хамт ажиллаж байсан багш ажилчид тэр үед суралцж байсан сурагчид бүгдэнд нь баярын мэнд хүргье. 90 жилийн түүхэн хугацаанд ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, багш сургууль хүмүүжүүлэгчид, ажилтан ажиллагчид, төгсөгчид, суралцагчид үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байгаа сургуулийн хамт олонд 90 жилийн ойн баярын мэнд хүргэж эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ирээё. Сургуулийн хамгийн чимээгүй орчин бол номын сан юм. Мэдээллийг төв ээж, мэдлэгийг цогцлооно гэсэн үрээтэй сургуулийн номын сан маань 10,000 гаруй сурах хүчиг 1800 гаруй зохиолын ном 13 нэр төрлийн сонин сэтгүүлээр хангагдсан 20 гаруй хүний суудалтай нийт 12,000 гаруй номын фондтой юм. Биологийн кабинет нь сурагчдад амьд байгалийн талаар мэдлэг олгохоос гадна сурагчдыг байгалийн юм сүзэглийг танин мэдэх арга барилд суралцуулж хүрээлэн байгаа орчиндөө ээлтэй түүнийг хайрлан хамгаалахад хувь нэмрээ оруулдаг иргэн болгож төлөвшүүлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ. За манай кабинет болохоор 80 гаруй хувь нь бол хичээлийн хэрэглэгдэхүүн ашиглан заадаг. За кабинетта 29 төрлийн 46 цэцэг тарьж сургалтанда ашиглаж байна. Хүүхдүүдийг аль болохоор амьд байгальтай зөв боловсон харьцах энэ арга барил сургаж байна. Тэгээ амьд байгалаа хайрлан хамгаалж сурцгаая гэсэн уриалгыг дэвшүүлж байна. За манай биологийн хичээл маань 6 дугаар ангиас эхлэн одоо тэгээд одоо болтол орж байна. Энэ хугацаанд маш олон сонирхолтой хичээлийг сурсан. Тэгээд энэ нь болохоор эсийн бүтэц, ургамлын амьдрал, тэгээд амьтдын амьдралын хэлбэр гэх мэт маш олон хичээлийг зааж үзсэн. Багш маань биднийг 7 дугаар ангиас өдий хүртэл авч явж шантрах үед маань уран зориг өгч нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулдаг. Манай багшийн зан гэх юм бол шудраг, цаг баримталдаг, наана хатуу боловч цаана шамнираа гэсэн сэтгэл бидэнд ажиглагддаг юм аа. Мэдээлэл зүйн кабинетэд 6-аас 12 дугаар ангийн 305 сурагч хамрагдан суралцахаас гадна мэдээлэл харилцаа холбооны технологиг бүтээлчээр ёс зүйтэй хэрэглэж мэдээлэлцэн нийгэмд соёлтой амьдарч хамтран ажиллах чадвартай иргэн болгон төлөвшүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм аа. Би мэдээлэл хичээлийг сонгож судалснаар Word, Excel, PowerPoint, Moon, Maker, Photoshop гэх мэт олон програмуудаар ажиллаж сурсан. Мөн манай мэдээлэл кабинетээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг түргэн бичлэгийн уралдаан маань энэ жил 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан. Энэ тэмцээнд 9-12 дугаар ангийн сурагчид хамрагдсан бөгөөд Совд Эрдэнэ огштой 11 ангийн хамт олон 1-р эслэн шилжиж явах цомын эзэн болсон. Үдийн цай хөтөлбөрийн 341 дотор байрны 150 хүүхдэд ам чанар сайтай олон нэр төрлийн хоол ундаагаар үйлчилж байна. Монгол хэл бичиг уран зохиолын хичээлээр сурагчдад унших, бичих, ярих чадвар эзэмшүүлж тэдэнд их хэл бичиг соёлоороо бахархах, Монголын болон дэлхийн уран зохиолын өв сантай танилцуулахад сургалтын таатай орчин бүрдүүлэх, авиасын нээн хөгжүүлэх, номтой нөхөрлүүлэхэд сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Монгол хэлний секцэнд хөтөлбөрт тусгагдсан хичээлээс гадна төрөл бүрийн уралдаан тэмцээний зохион байгуулж явуулдаг байгаа. Энэ кабинетаас авиас номын хэлбэрийн хүрээнд уламжлал болгон Монголын нуус тавчаа сэдвт ааха, алтан хонх, Монгол миний их орон зохион бичлэгийн уралдаан, уран жиргээ, уран уншлага, хөрөл тулга, яруу найргийн тэмцээнүүдийг тогтмол зохион явуулж хэвссэн. Өнөр сайхан Монгол оронд минь өвгдээс минь үлдээж өгсөн чихний чимэг болсон аялгуул сайхан Монгол хэл юугаа шавнартаа заагаад 30 жил болж байна. Одоо манай Гантын огш гэх чинь аймгийн хошоо аврагуулсан байгаа. Миний бие болохоор зэрэг бас аймгийн ажил мэргэжлийн авраг багш болсон байгаа. Сургууль байгуулсан түүхт 90 жилийн ойн босгон дээр уран зохиолын маш сайхан кабинеттэй боллоо. Энэ кабинетийг маань нутгийн унган хөө техникийн ухааны доктор Ишнэмэн Эрдэнэбаатар байгуулж өгсөнд маш их талархалтай байна. Хайрхан сургуулийн 11 ангийн сурагч бат цэцэг нь 2016 оны Монгол улсын өсвөр үеийн
аврагчлуулах тэмцээнд амжилттай оролцож, Улаанбаатарт зохиогдох Аз төвийн аврагчлуулах тэмцээнд оролцох эрх гардаж авсан юм. 7 сарын 28-нд болох Аз ТV аврагч шалгууруулах 100 буудал даамны тэмцээнд оролцох эрхийн бичиг авсандаа баяртай байгаа. Энэ тэмцээндээ бүхэл хүч чадлаа дайчлан оролцох болно. 90 жилийн ага огтон Аранга аймгийн спорт хороо Хайрхан сумын засаглалын тамгын газар, Хайрхан сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, Хайрхан сумын аж ахуйн нэгж байгууллагууд хамтран аймгийн авраг шалгаруулах өсвөр үеийн гар бөмбөгийн тэмцээнийг сургууль дээр амжилттай зохион явууллаа. Тэмцээнд аймгийн төвийн 5 сургууль, Аранга аймгийн 14 сумдын баг тамирчид оролцсон юм. Нэгдүгээр байранд Амрагслан насгалж улагчтай Хайрхан сургуулийн эрэгтэй баг орсон бол 3 дугаар байрт эмэгтэй баг тус нэг байрыг эзэлж багийн дүнгээр Хайрхан сургуулийн баг тамирчид нэгдүгээр байрыг эзэлж алтан медалийн эзэд болсон юм. 2016 оны аймгийн аврагч шалгуулах өсвөрийн волейболын тэмцээн Аранга Хайрхан сумын зохион байгуулагдаж 2 өдөр бүтэн үргэлжлээд одоо өнөөдөр өндөрлөж байна. Энэ тэмцээнд олон өштэй өрсөлдөгч багуудтайгаа өрсөлдөж манай охтууд алтан медаль, хүүгүүд хүрэл медаль аваад багаараа төрүүлээ. Манай аж ахуйн хэсэг манайч 3, хичээлийн байрны өөрчлөгч 3, дутуу байрны өөрчлөгч 3, гал зуух 5, 314, эмч 1 эдгээр хүмүүсийн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Манай захиргаа аж ахуй 38 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. 90 жилийнхаа хүүхдэж олон ажил төлөвлөсөн бид нар. Манай сургуулийн 636 сурагчтай 72 багш ажилчтай. Тэгээ багш ажил сурагчтай эмнэлгийн анхны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Бид нэр Бишгүүр хөгжмийн 3 дугаар ангиас сурч байгаа. Хамгийн эхлээд 7 шиг нотоо дарж сурсан. Бид нэр Бишгүүр хөгжмийн сурснараа халуун элгийн нутаг, Сэргэлэн баганаас Мэригийн хураг, Самдан өвөн сарвч, Доглон шаазгаа зэрэг хөгжмийг дарж сурсан. Хүүхдүүдийн авьяасыг нэн хөгжүүлж, тэдний дуулах ур чадварыг хөгжүүлэн, бүжигдэглэж, яочин, шанз, ятга, морин хуур зэрэг үндэсний хөгжмүүдийг сурагчдаа заан сургаж байна. Одоо тэд 90 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо бэлдээд тунчиг завгүй байна. Монгол Өвлөрч нэвлийн соёлын төв ордонд бидний сургууль 90 жил уулзалт хандивын тоглолтыг 3 дугаар сарын 26-нд амжилттай зохион байгуулж, концертыг Хайрхан сумын дуу хөгжмийн багш Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Төрөвсөрн найруулж, зөвлөхөөр Хайрхан сумын нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Мөнхбаяр, Хайрхан сумын сургуулийн захирал Баярбат, сургуулийн менежер Оюун Туяа, нийгмийн ажилтан байгаль манар ажиллаж, үе үеийн төгсөгч багш сурагчид оролцож, Хайрханы сургуулийнхан оргин дэлгэр сайхан тэмдэглэлээ. Ингээд энэ бүх концертод оролцсон багш нар, сурагчид, үе үеийн төгсөгч нарт маш их баярлалаа. Мөн Хайрхан уул хүнэн голоор овголдод хайрханчуудаа маш их баярлалаа. Миний төгссөн сургууль Аранга аймгийн Хайрхан сумын сургуулийн 90 жилийн ан хандивын тоглолт сайхан болж өндөрлөж байна. Энэ одоо сайхан арга хэмжээ болд өнгөрлөө. 90 жилийн ан энэ үйл ажиллагаанд гар бие оролцож байгаа, хандив өргөж байгаа бүх хүмүүстээ баярлахын зэрэгцээгээр Мөнх хоёрынхаа ажил үйлсэнд өндөрөөс өндөрийн амжилтыг хүсэж яриж байна. За анхуд одоо 2 багштай 2 гэр бариад одоо эхэлж байсан сургууль маань өнөөдөр одоо цэцэглэн хөгжсөөр 12 жилийн сургалттай бүрэн дунд сургууль болон хөгжиж одоо ажиллаж олон 10 шав нарыг олон төрлийн мэргэжил мэдлэгээр одоо бэлтгэн гаргаж байгаа. Хүүхэд бүхэнд анхны А усгийг уншиж, бичиж, тоо бодул сурахаас эхлээд хүм болж төлөвшөх их үндсийг багангийн багш нар л төлөвшүүлдэг. Хүүхдийн шууган, анхны хичээл, завсралгааны хонх, багш сурагчдын баяр хөөрөөр дүүрэн энэ л өдөр. А усыг заалгах 1-р ангийнхан, анги дэвших сурагчид багчууд, зуны амралтын зугаатай мөчүүдээ хуваалцсан
багш хүүхдүүдгүй бялхаж байна. Хайрхны сургууль маань энэ жил төвөгтэй оюун босгон дээр шинэхэн сурагчдаараа бүл нэмлээ. Манай сургуулийн дурсамжийн дэвтэр нэгэн хуудасаар нэмэгдлээ. 90 намар, 90 хавартай сулгаж байгаа хайрхны сургуулийнхан мянган шав нар эрдэмтэн олон багш нараар алдраа дуурсгасан хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн эрдэх хичээлийн жилийн мөнгөн хонхоо жингэнүүлэн сурагч багчуудаа амьдралын их замд нь үдэж байна. 10 жилийн өмнө энэ сургуулийн босгог алхаж байсан бяцхан сурагч өдгөө Төгс хангийн том хөөхтүүд болцгоожээ. Сайн дурын зуны тэнхэм сургууль гэж хүний голын бөмбөргөс орчим цөөн багш сурагчтай хичээл эхэлж байсан тэрэл цагаас идэвхий хүртэл олон оныг лээж, олон мянган шав төрүүлж, олон арван хүүхэд залуусыг амьдралын цэнхэр далайд хөл тавиулан сурч мэдэх их хөлөгийг санац эрхийн мөнхийн дурсамжид хөтлөн оруулжээ. Онгоны төгсөгчд маань сурч байсан анги танхим дурсамж бүхнээ шингээсэн сургуультай эргэн ирж багш нар ангийн олон нөхөдтэйгээ халуун дотноор золгоцгоолоо. Тийм ээ. Энэ бол та нарын насан туршдаа овоглох хайрхан сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль. Он жил өнгөрөх тусам та бүхний сурагч насны дурсамж дурдтгал бүхэн сэтгэлд тань улам тодорно үзье. Хонхон дуутай тэрэл намраас үүрээ орхин нисэн шөвөө шиг, арван зүгтээ цацсан арвай шиг, аж амьдралын мөрөөр амьдралаа бүтээж, хувь тавилангаа зурсан, тоолвол нас, төөлөл бие чадсуу нэгэн үеийнхэн уулзан учирч, сэтгэлийн цангаагаа тайлж, дурсамжийн ундрага нээх энэ лагшинд орчлонгийн наран саатаж, онцгийн урсгал сэтгэлийн гэгэнхшинд уярнаа. Их нутгийнхаа байгалийн сайханд энд тэндгээр ургасан өнгөлөг цэцэг нь бид билээ. Биднийг таржиргуулсан багш нар, таржиргуулах хөрсөлсөн эрдмийн их хөргөөгөө хизээч мартахгүй дурсан хайрлан. Ардын багш сургуулаа хайрлсан ашид дэлгэрэх эрдмийн мөртэй амьдрал жаргалын үүдийг нээсэн ариун гэгэн номын өргөөг шүлгэлсэн энэ сайхан сургуулийн дугаар дурсамжаар амилж дурдтгалд мөнхрөх хайрхны сургууль киногоо жаргая. Бара тодорсон зүүн эрдмийн голомтоо батраасан гэгэн оюуны ундраг тэлсэн хэрэлт харгүй бидний сургууль ардын багш сургаалаа хайрдсан ашид дэлгэрэх жаргалын үүдийг нээсэн ариун гэгэн номын өргөө холдын динжид буйрласан хүчтэн эрсэн хэмэр батарсан хүүхэд багчууд та эрдэм түгээсэн бидний сургууль ардын багш сургаалаа хайрдсан ашид дэлгэрэх эрдмийн мөртэй амьдрал жаргалын үүдийг нээсэн ариун гэгэн номын
тэргүүлсээ сурагч насны дурсамжигээсээ